Гадаад харилцааны яам энэ 7 хоногт тавчтай нэвтрүүлгийн ээлжид дугаар хэлж байна. За өнгөрсөн 7 хоногт болсон онцлог үйл явдал уулзалт арга хэмжээний тухай мэдээлэлд анхаарлаа хандуулна. Гадаад харилцааны сайд Бац цэцэг Бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван Инар 4-р сарын 7-ны өдөр уцаар ярьж олон улсын нөхцөл байдал, хоёр талын харилцаа хамтын ажиллагаа болон хөлийн бомбуудын хүчин чадал, экспорт, импортыг нэмэгдүүлэх зэрэг өргөн өрөөний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Монгол Хятадын хөлийн бомбуудаар хийгдэж байгаа экспорт, импортын хэмжээг эрс нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, цар тахлаас үүдэлтэй хаагдсан хөлийн бусад бомбыг үе шаттайгаар нээх, ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх, танжийн бомбод байгаа чингэлгүүдийг яаралтай татан авах, энэ хүрээнд боломжит бусад далайн бомбыг ашиглах саналыг манай талаас илэрхийллээ. Бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И хөлийн бомбын үйл ажиллагаа нь Монгол улсын хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал гэдгийг ойлгож байгаагаа илэрхийлээд Монгол улсын шин сэргэлтийн бодлогод тусгагдсан бомбын сэргэлтийн бодлогыг Хятадын тал чухалчлан үзэж байгаа бөгөөд хөлийн бомбуудын хэвэн үйл ажиллагааг хангах, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын засгийн газраас шадараатай арга хэмжээ авч ойрын үед цар тахлын улмаас хаагдсан зарим бомбуудын үйл ажиллагааг сэргээх, бомбын бүтээн байгуулалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгааг дурдсан байна. Мөн шадар сайд Амар сайхан, сангийн сайд Жавхлан, хууль зүйн дотоод хэргийн сайд Нямбатар нарыг Хятадын талын холбогдох албан тушаалтнуудтай хөлийн бомбтой холбоотой асуудлаар яриа хэлцээ хийлгэх санал төвшүүлснийг судлан үзэж, ойрын үед зохион байгуулах чиглэлээр ажиллахаа сайд Ван И илэрхийлсэн байна. Гадаад харилцааны сайд нар хөлийн бомбын хэвийн үйл ажиллагааг хангах нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй тэмдэглэж, бомбуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр цаашид ч нэгт хамтран ажиллахаа илэрхийллээ. Гадаад харилцааны сайд Бац цэцэг нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн Монгол улс дахь албаны дарга ноён Халил Шарифыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан 4-р сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа. Сайд Бац цэцэг нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас их нялхсан эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих болон гендерт суурилсан хүчирхийллийг дасан зогсоох чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирснийг онцлон тэмдэглэхийн сацуу нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас манай улсад 2023-аас 27 онд хэрэгжүүлэх 7-дугаар хөтөлбөр нь Монгол улсын нийгэм эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Ноён Халил Шарифи Монгол улсын засгийн газраас COVID-19 цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авч вакцинжуулалтын үр дүнд цар тахлыг амжилттай даван туулж байгааг онцолж нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас 2017-оос 22 онд хэрэгжүүлж байгаа 6-дугаар хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Гадаад харилцааны дэд сайд мөнхчин 4-р сарын 5-наас 8-ны өдрүүдэд Польш улсын Варшав хот болон Чех улсын Праг хотод ажиллаж гадаад харилцааны яамт хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг тус хэллээ. Тухайлбал Монгол улсын гадаад харилцааны яам, Польш улсын гадаад хэргийн яам хоорондын улс төрийн 2-дугаар зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг худалдаа, геолог, дэд бүтц, соёл боловсрол зэрэг олон салбарт өргөжин бэхжиж буйг онцлоод цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн тодорхой асуудлууд ойрын ирээдүйд хэрэгжүүлэх дээд өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар болон хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, иргэд консулын харилцаа, олон улс бүс нутгийн асуудлуудаар ярилцаж, олон улсад өрнөж байгаа цаг үеийн бусад асуудлаар харилцан байр сууриа танилцуулж мэдээлэл солилцсон байна. Монгол улсын гадаад харилцааны яам, Бүгд найрамдах Чех улсын гадаад хэргийн яам хоорондын 5-дугаар зөвлөдөх уулзалт 4-р сарын 7-ны өдөр Праг хотноо болсон бөгөөд талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, олон улс бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцсон юм а. Зөвлөлдөх уулзалтын дүнд Чех улсад албан ёсоор ажиллах Монголын мэрэгжилтэй ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар манай улсын 11,000 гаруй иргэн Чех улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд Чехийн тал жилд 1,000 орчим хүнд ажлын виз олгож байна. Дэд сайд мөнхчин Монгол улс Бүгд найрамдах Чех улсын хоорондын нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг сойрхон батлах асуудлыг Чех улсын парламентаар хэлэлцэж эхэлсэн болон манай улсад ногдох квотыг нэмэгдүүлэх болсныг талархан тэмдэглэлээ. Түүнчлэн гадаад харилцааны дэд сайд мөнхчин Польш улсын Варшав хот болон Чех улсын Праг хотноо ажиллах үеэр албаны бусад уулзалтуудыг хийсэн байна. Монгол улсын хөгжлийг хурцгах зорилго бүхий шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Монголын эдийн засгийн чуулган 2022 4-р сарын 7-ноос 8-ны өдрүүдэд төрийн ордонд боллоо.
Чуулганы хүрээнд олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал салбар хуралдаан болсон бөгөөд хуралдаанд улсын хурлын дэд дарга аюур сайхан, гадаад харилцааны сайд Бат Цэцэг, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Баясгалан, олон улсын харилцааны түүхч эдийн засагч Уланбаяр, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн хүрээлэнгийн зөвлөх доктор Болд, стратеги судалгааны хүрээлэнгийн эдийн засгийн судалгааны сектор эрхлэгч энх баяр нар панелистаар оролцож, үндэсний аюулгүй байдлын судлаач доктор Төрволд модератороор ажиллан олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудлаар ярилцсан юм а. Гадаад харилцааны сайд Бат Цэцэг Оросын холбооны улс Украины нөхцөл байдлын талаарх Монгол улсын байр суурийг илэрхийлж, шин сэргэлтийн бодлогын хүрээнд төр хувийн хөвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэл тулгуурлаж, улсын хөгжлийг хязгаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд гадаад харилцааны яам хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Шин сэргэлтийн бодлогын хүрээнд яригдж байгаа энэ төслүүд бол улс орны хөгжил, за энэ эдийн засгийг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх, за бид нар энэ хямралаас богино хугацаанд гарах энэ бодлогуудыг маш нарийн ингэж тооцож гаргасан төслүүд байгаа. Энэ төслүүдэд бид нар одоо техник эдийн засгийн үндслийг нь маш сайн тооцож гаргасны үндсэн дээр аль төслийг ямар улс орнуудтай ярих вэ гэдгийг бас гадаад харилцааны яам зохион байгуулна. За гадаад харилцааны яам шууд энэ төслүүдийн хэрэгжилтэнд оролцохгүйч дам одоо хилцээ хийх улс орнуудтай тохирох бүх нарийн ажлыг бол ингээд зохион байгуулдаг. Олон улсын харилцааны нөхцөл байдал маш хүнд сорилттой ганцхан манай улсууд биш, дэлхийн бүхэл орны гадаад харилцааны яамдууд, дэлхийн бүхэл орны удирдагч нар одоо хоорондоо богино хугацаанд маш тийм оновчтой менежментийг хийж ингэж харилцаа ашигтай хамтарч ажиллах, улс орныхаа иргэдийн амьдралыг дороотуулахгүй байх, эмзэг бүлгээ хамгаалах, за бизнесүүдэд дампууруулахгүй байх ийм бодлогыг авч хэрэгжүүлж байгаа. Энэ цаг үед дарчсан орны хувьд бол Монгол улс бүх дипломат харилцаа тогтоосон орнуудтайгаа нээлттэй нөхцөл байдлаа маш сайн тайлбарлаж ажиллаж байгаа хэдий ч энийг одоо бас бусад эдийн засгийн хамтын ажиллагаанд харгалзаж үзэж одоо бид нартай дэмжиж хамтарч ажилласаа гэдгийг бас онцолж хэлмээр санагдаж байна. Монгол Улсын засгийн газраас 4-р сарын 4-ний өдөр Украин улсын дөрвөстэд 200 мянган Америк долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү тусламжийн 150 мянган Америк долларыг Нэгдсэн үндэсний байгууллагын онцгой байдлын тусламжийн төв сан, 50 мянган Америк долларыг олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоогоор дамжуулан олгох юм а. Монгол улсаас Итали улсад зугаа онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд Наран дунгалаг Нэгдсэн үндэсний байгууллагын хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн ерөнхийлөгч Жилберт Хөнгбот 4-р сарын 4-нд итгэмжлэх цагтлаа барьж үүрэгт ажилд орлоо. Элчин сайд байнгын төлөөлөгч Наран дунгалаг тус сангийн ерөнхийлөгч Жилберт Хөнгботтой уулзах үеэрээ Монгол улсын засгийн газар хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хөгжүүлж байгаа хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагаа үр дүнтэй өгөөж нь иргэдэд хүрдэг байхын чухлыг онцоллоо. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлэг үргэлжилж байна. За Монгол улсаас Австралийн холбооны улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд Даваас өрөнтэй энэ цаг мөчид бид холбогдоход бэлэн болсон байна. Урилга хүлээн авсан танд баярлалаа. За баярлалаа. 3 сарын 31-нд Монгол Улсын засгийн газар, Австралийн засгийн газар хооронд санамж жүжигт гарын үсэг зурсан байгаа шүү дээ. Энэ талаарх мэдээллийг танаас бас дэлгэрүүлж авах хүсэлтэй байна. Эхний ээлжинд бол Монгол улсаас 100 залуу, мөн Австрали улсаас 100 залуу харилцан зорчиж, ажиллаж, аялах юм боломжтой болсон ба. Энэ талаар та мэдээллийг хөрөхгүй юу? Хоёр орны одоо иргэд хоорондын харилцааг одоо өргөжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, итгэцлийг бэхжүүлэх чиглэсэн ийм арга хэмжээ юм аа. Тэгэхээр энэ Монгол, Австралийн хооронд байгуулсан энэ одоо санамж бичиг бол хоёр орны харилцаанд өгж байгаа одоо үнэлэлт дүгнэлт гэж ойлгох хэрэгтэй. Энэ одоо ажиллах буюу амрах виз авснараа аялна, суралцсан, ажиллах ийм одоо 3 боломжтой болж байгаа маа гэсэн. Квотыг их асууж байгаа шиг байлаа хүмүүс. 100 залуу нэмэгдэх үү гэж. За энэ 100 залуу бол нэмэгдэнэ. Анх одоо энэ санамж бичгийг байгуулахдаа 100 гээд за 100 залуу маань хүрэлцэн ирээд альва нэг одоо хэрэг төвөгт хууль дүрмийн одоо зөрчил гарахгүй тохиолдолд дараагийн дараажилаас нэг нэмэгдээж явах боломжтой. Жишээл өнөөдрөд одоо бусад улсуудтай байгуулсан квот бол 3400-аас 5000 болтол одоо өссөн явж байгаа жишээтэй. Индонезид анх 100-аар байгуулж исэн бол өнөөдөр 3400 болцсон явж жишээтэй. Тэгэхээр энэ бол одоо нэмэгдэнэ гэсэн. Хаана хандаж бүртгүүлэх вэ? Хизээнээс бүртгүүлэх боломжтой вэ гэдэг асуулт бол маш их ирж байна. Гадаад харилцааны яам мессенжер чат болон ажиллуулад иргэдээс ирж байгаа түгээмэл асуултуудыг бас асуудаг байгаа. Тэгэхээр яг энэ асуулт бол нэлээд их байна. Та энэ дээр хариулт өгөхгүй юу? За
Бүртгүүлэх асуудлын талаар одоо тодорхой болоогүй байгаа. Хоёр тал ажлын хэсгийн шугамар уулзаж ярилцсанаа. Тэгээ журам гарна. Энэ журам бол 6 сартаа багтаад гарчнаа. 7 сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 6 сарын дунд гэхэд бол бэлэн болно. Тэгэхээр тодорхой болно. За баярлалаа мэдээлэл өгсөн танд ажлын амжилт хүсье. Гадаад харилцааны сайд Бацэцэг 3 дугаар сарын 11-ний өдөр Хилийн чандад үйл ажиллагаа явуулж байгаа 43 Монгол сургууль цэцэрлэгийн багш нартай захин уулзалт хийж багш нарыг заах арга зүйн сургалтанд хамруулахаар тогтсон юм а. Энэ хүрээнд гадаад харилцааны яам хэлний бодлогын үндэсний зөвлөлтөд хамтран цоврус сургалтуудыг эхлүүлээд байна. Монголын гадаад харилцааны яам болоод хэлний бодлогын үндэсний зөвлөл маань энэхүү сургалтыг жилийн турш тогтмол сард 2 удаа гэсэн байдлаар ингэж зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Зөвхөн сургалт гэхээсээ илүү сургалт, семинар, мөн хэлэлцүүлэг гэсэн маш өргөн агуулгатайгаар ингэж явагдах юм. Гадаад байгаа монгол хэлний багш нарт зориулсан энэхүү сургалтыг маань гадаад харилцааны яам маань нэгдсэн зохицуултаар гадаад байгаа бүх монгол хэлний багш нарыг хамруулж гэж маш сайхан зохион байгуулж бидний эхний сургалтыг маш амжилттай явуулсанд бол бид маш их талархаж байгаа. Хэлний бодлогын үндэсний зөвлөл 3 дугаар сарын 21-ний тэг 4 тод тогтоолоор гадаад дахь хэлний салбар зөвлөлийг байгуулсан бөгөөд уг салбар зөвлөлийг хариуцсан ажилтнаар доктор Саруул Эрдэнэ ажиллаж гадаадтайгаа монгол хэлний багш нарт заах арга зүйн сургалт зохион байгуулж байна. Эхний сургалт 3 дугаар сарын 26-нд хэл заах аргын 4 утасны он сэдвээр болсон бөгөөд нийт 85 багш хамрагдсанаас гадна эцэг эхийн төлөөлөл идэвхтэй оролцсон байна. Тэгэхээр гадаад дахь монгол хэлний багш нарт заах арга зүйн мэрэгжлийн сургалтыг манай Саруул Эрдэнэ докторийн хувьд бол удирдан зохион байгуулж ажиллаж байгаа гэж хэлж болно. Өөрийгөө танилцуулахгүй юу та? За би бол яг одоогоор Америкийн нэгдсэн улсын Конгрессийн номын санд Монгол номыг хариуцсан мэрэгжилтэн номын санд ажил хийж байгаа. Гэхдээ ер нь бол миний насаараа хийсэн ажил мэрэгжил бол монгол хэлний багш юм байна. За монгол хэлний хичээлийг би Монгол улсад байхдаа боловсролын их сургууль, багшийн их сургуульд оюутнуудад зааж байлаа, гадаад хүмүүс зааж байлаа, Америкийн нэгдсэн улсад ирсэн хойно Монгол хүүхдүүдэд заалаа, Америк хүүхдүүдэд заалаа, Америк оюутнуудад заалаа, Америк эрдэмтдэд заалаа. За зөвхөн Америк гэлтгүүд ер нь дэлхийн олон өөр улсын эрдэмтэд судлаач нарт ч бас монгол хэл зааж байсан. Тэгэхээр монгол хэлний багш хүн юм байна. Тийм учраас энэ монгол хэлийг ер нь ямар төрлийн хүмүүст, ямар мэрэгчлээ хүмүүст яаж заах вэ гэдэг талаас нь бас давхар өөрөө заахын хажуугаар ажиглалт судалгаа хийх юм. Хэлний бодлогын үндэсний зөвлөлтөд хамтраад гадаад харилцааны яамнаас одоо нэгдсэн зохион байгуулалтаар энэ сургалтыг бүтэн 1 жилийн хугацаанд цуврал байдлаар зохион байгуулах чинь та энэ ач холбогдлыг тайлбарч хэлэхгүй юу? Тэгээ энэ бол багш нараас гадна эцэг эхчүүд их холбогдож байгаа нь чухал ач холбогдолтой байна. Би тэрэнд их баярлалаа. Сая их олон эцэг эхчүүд эхний хичээл дэлхийн альч улсад байгаа гадаад төрсөн өсөж байгаа монгол хүүхдэд монгол хүн гэдгийг нь ухааруулад монгол гэдгээр нь бахархуулад тэгээд сургачих юм болбол энэ эцэстээ бол маш чухал том ажил болтой. Энэ юу гэхээр зэрэг энэ гадаадд төрж өсөж байгаа энэ хүүхдүүд чинь яг энэ дэлхийн хүүхдүүдтэй адилхан нэг зэрэг нэг шатнаас өсөлтөнд орно гэхээр одоо юу гэдэг нь тэр улсынхаа бодлогыг тодорхойлогч болох тэр улсынхаа тэр байтугай ерөнхийлөгч нь болох боломжтой тийм хэмжээнд хүрэх хэмжээний тийм хүүхдүүд байгаа байхгүй. Тэр энэ ялангуяа энэ дэлхийд нөлөөлөх орны ийм хэмжээний ийм бодлогыг тодорхойлох тийм албан тушаалд очсон тийм өөрийгөө гэхдээ монгол гэдэг монгол хэлтэй хүүхэд байх юм бол ирээдүйд энэ юу гэхээр монгол улсын тусгаар тогтнол монгол улсын хэл соёл гэдэг юм бол маш чухал ач холбогдолтой. За багаар бодоход ихээр бодох юм бол ердөөсөө монгол хэл соёл гэдэг дэлхийн нийтэд түгээн дэж байна. За баярлалаа танд ажлын амжилт хүсье. Ээлжид сургалт 4-р сарын 11-ний өдөр Монгол өрх гэр бүл Монгол соёлын цөм болгон сэдвээр зохион байгуулагдсан юм а. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт тавштай нэвтрүүлгийн ээлжид дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч ариучрал танд өнгөрсөн 7 хоногт болсон онцлог үйл явдлын мэдээллийг хүргэлээ.